Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88-ны гурван дээр суугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Чанца, Чимба, Анжгаа, Гэрлээ, за найруулагчаар Мөццгийн төвшин баярнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв болох барилгачин худалдааны төв, за мөн зажил Орбит хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв. За нэг өөрийгөө магтчих гэдэг сэдвээр ярилцсанаа. За гоё. Ганц чаддгүй юм да. За ер нь бол эфир ашиглаад өөрийгөө магтах алтан боломж ирлээ л гэд бодчих манайхаа. Тэгэхээр нэрлэлгүй магтаад өөрийгөө нилаатлан долоох боломж гэж ойлгоорой. Би сайн уу шүү. Боёны тарах. Угаасаа үзэгч сонсогчд маань хамгийн ирээд цэргүүгээр өөрийгөө магтсан үнийг санал асуулгаар нэгт оруулах байхгүй юу? За тэгэхээр эхний асуулт одоо Чанца минь дөө хэр сайн аав ээж болох вэ? Бүх сайн талуудаа хэлээрээ одоо эхний асуулт ийм асуулт байхгүй. Тэгэхээр чи ер нь хэр сайн ээж болно гэж бодож байна өөрийгөө те? Айгуу сайн ээж л болно гэж бодож шүү. Ямар давуу талууд вэ? Цаанаасаа төрцөн. Би бол айгуу сайн хөхүүлнэ гэж бодож байгаа. Сүүмүү сайн орно гэдэгт би бол өөрийгөө хараад итгэлтэй бодох байхгүй. За. Тийм ээ. Та нар харуулаагүй л дээ. Итгэл бол байгаад байхгүй толны юм аа. Тэр үнэхээр сайн тал. Анжаах бол хараагүй шүү те. Харсан юм шиг ярьж шүү. Би бас хараагүй шүү. Чимбахаас хараагүй. Ихч гэрлээгч бол мэднэ. Гэрлээгч саунд миний юу яаж бараа тий. Бацаад. Ажилд ороод би нэг 7 хоног үлжсэн чинь за ингээ ажиллаараа бөөндөө саун ордгийн шүү гэ. Тий. За гэ. Тий яад юм болоо гэдгсэн чинь ингээ орж ирсэн хүнийхээ хөхөг бацдаг гэдэг. Ор юу ч мэдхгүй гэрлээгч юм мөн бараал. Тэгэл ингэдэм багтаа. Ёо. Сойсны дарамт цаашаа би шүү дээ. Чи одоо эфирээр ямар багтаатай юм ярьдаг хүүхдээ. Тэгээд дарамт гаагүй би тэр үед айгуу товтой барьсан. Айгуу гоё байсан. Тэр намайг бас байсан. Айгуу гоё магцаар наваа. Йоо. Гоё момтой баймын дүү. Чемпагийн барьсан байсан. За ер нь гайгүй ээж болчих байдаг. Гэрлээгччүүд ээж хүнштэй мэдж байгаа шүү дээ. За суутай хөх байна. Яг тийч хэлсэн. Яг бид ирээдүйд ээж болоод алах юм байна. Йоо энэ манай энэ алан ер нь яана дагуулж орж ирмээргүй. Хойч нөгөө зэрэг орсон шүү дээ ажил. Цацаагаас асуусан чи тий. Өө тий минийхийг бас барьсан гэдэг. Би бас танихыг бас барьсан. За тэдгээр Зөөрийгөө барьсан. Ингэдэм үү тийм ээ. цадираад байгаа. Йоо стаа. Чи өөрийгөө эвдлэл гэдсэн шүү. Би сая эвдлэл тавьчихлаа шүү. Чиний яагаад бомб зөмхөндөр тогтсон болж л байдаг байна. Йоо би түү ирсэн ээж болгоо гэсэн чинь шууд ярьдаг нас. За чимба хийсэн. Би амар штэ. Амар. Би яг зүгээр манай том охин яг тэгжсэн аахгүй. Энэ дэлхий дээр хамгийн хайртай хүн гээд намайг хэлжсэн. Энэ бол факт аа тэгчээгээд. За. Яг би ер нь бодсон чи зүгээр 3 охинтой шүү. Тэгээ нэг л хэлсэн юм байна тий. Нөгөө хоёр дугаар. Тэгээд энэ их ч одоо ставыг шатбайталд олооч энэ гэж. 3 охиныхоо би найзуудынхаа нэрийг мэднэ. Тэгчээгээд. За. Хин гэдэг тэгвэл мэд тийм яг мэдж байгаа та. Тийм мэднэ одоо тэрийг мэддэг байх тийм сайндаа орох юм уу? Айгу дотно байхгүй да тэр чинь. За. Зарим хүмүүс чинь бүр хүүхдийнхээ он сар марыг мэдхгүй ингээд төрсөн он сар марыг мэдхгүй. Мэдгүй яг мэг гэдэг. Мэдгүй гараад Йоо. Тийм хүмүүс бас таагуурч байна. Яураа юм бэ ингээд гэдэг нас. Үгүй нөө дууч чинь дуулахтаа ингээ гар мараа гэсэн юм ярихдаа гараа өгдөг. Манай хоёр хүүхэд чинь нэг өдөр төрсөн байхгүй юу? Хоёулаа 9 сарын 8 төрсөн. Тэгэхээр чинь их мартаж ядаад ах юм байхгүй. Нэг нь 5 сарын 2-нд төрсөн, нөгөөх нь болохоор 2 сарын 16-нд төрсөн. Тэгээд нэг зовлонтой биш. Гол нь Тоотай юутай ингээд гацсан. Сая 2 сарын 16-нд бас гацсан дээ сая. Урах сарын төрсөн өдөр аягүй хэцүү байхгүй. Хаа ингээд нөгөө нэг
цагаан сарын өмнө болоод хаяа цагаан сарын дараа болоод айгүй толгой эргүүлдэг чинь тэр 2 сар төрсэн хүмүүс чинь нэг тийм аюултай юм билээ шүү дээ. Наан цаана болоод одоо цагаан сар өнгөрөөг байгаа юм чи болоогүй дэ гэж төрсөн өдөр нь болчих ч юм уу те. Тэгээд би л хүүхдүүдийнхаа нэрэнд айгүй хач холбогдол өгöd. Одоо манай жишээ нь бага охины нэр ихэд Энжел гээд энэ жил гээд Монголд ганцхан байдаг. Тэгээ би тэрийг бол бас нэлээл хэдэн сар бодож байгаа. Яг эрдний өмнөхийн нэр нь энэ жил юм уу? Энэ жил юм байлаа. Ямар сони. гадаад очгод Энжел гэдэг тий. За. Манай том охины болохоор Оч гээд Отхон Бэлэгчин бот гэдэг бит хоёрын нэрний эхний үсгийг нийлүүлээд дараагийн охин дууг нь Од гэж өгөх гэжсэн чинь төвдөр Од гэдэг нь болохоор Монгол нэр болохоор гэрэл гэсэн үг гээд тэгээ Соч гэрэл гээд бас ер нь байдгүй нэр. Тэр нь тэгээд тэр бүхнээс том охин чи тэгээд одоо хэдэн настай? Манай том охин одоо 12 та. 12 таа болохоор ч нөгөө ухаан ороод тэгээ чамд нөгөө нэг хайртай гэдгээ мэд хэлэх ёстой гэдгийг ойлгоцсон баг. Нөгөө нөгөө жижигхэн болохоор мэддэг. Багасаа тийм байсан юм аа. Угсаа Тэр их бүүвэл тэр их хамт тоол. одоо нөгөө хоёр нь багасаа тийм биш. Гэхдээ ч юм баг яг үнэндээ гэхдээ баг байд юм уу байдгүй юу гэж боддоо ш. Чороо тэгээ сайхан 30 минут чанартай цаг гаргаад орой морой. Би сая өнгөрсөн амралтын өдөр лагер дээр хүүхдүүдтэйгээ ингээд тоглож байгаа байхгүй юу? Хажууд айд хүүхдүүд өдрөөрөө. Тэгсэн те. Тийм ээ чи. Тэрлэгийн төрч өдрийг сонгохгүй хүүхдүүдтэйгээ цаг Яг тэгсэн. Тэгэхээр үнэхээр бас сайн аав юм байна. Би тэгээд 3 жил дуурахгүй байд юм гэж бодсоо. За хүүхдүүдтэйгээ байгаа юм чи ингэж одоо тэгээд дуурсан ш. Чиндэг юм нөгөө нэг хоёр нийгэмд дамжсан сонин аав нэг юм нэг коммунист нэг юу гэдэг нэг тим нэг үзэл сурталаас надад байгаа шүү дээ. Ойлгож байна уу? Тэгэл жоох муу аав. Тийм байх хэрэгтэй гэж боддог те. Гэтэл чи би ч бас ингээ арчилсан нийгэмд өөрөө өссөн. Тэгээ бас орчин үеийн аав юм байх хэрэгтэй гэл. Тэгэл аль алиг нь л ингээд хослуулаад явахыг боддог ер нь бол. За анжи 4 минут авахаас чинь өмнөгөөс нэг хамтран айлгч ярьж байгаа. За манай анжи чинь 4 минут зүгээр хаангалттай Улаанбаатар 17 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачийн худалдааны төв хамтран ажиллаж байна. За, эднийх ингэж байгаа барилгачийн худалдааны төв нь барилгын салбарын бүх төрлийн материал, тоног төхөөрөмжийг нэг дор төвлөрүүлсэн судалгааны цогцлбор бөгөөд энэхүү шин одоо нэг урамшуулалт зарлчаад байгаа шүү дээ. Эднэр чинь нөгөө нэг барилгачингаа урамшуулалт хөтөлбөр зарлчаад байгаа. Тэгээ энэ хөтөлбөрийнхөө одоо урамшуулаараа бизнес эрхлэгчдэд ашиг орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм гоё тата боломжийг олгоод байгаа байхгүй юу? За, тэнгууд түрээс мөрөөсөөс чөлөөлөдсөн тий. За, тийм байсан юм шүү тий. Тэгээ эднийх ийм зарлчингууд чинь тэнд нөгөө нэг түрээсгүй байж байгаа айлуудын бараа чинь хямдхан л байна шүү дээ. Тэгээд ер нь бол ингээд хэрэглэгчдийг татахын тулд маш олон ажлууд хийж байгаа. Зөвхөн хэрэглэгчдийг татагдах бас нэг том давуу тал нь юу байгаа вэ гэхээр энэ чинь нөгөө нэг дугаарын хязгаарттай бүсээс гадна ямар нэгэн төгжрөл мөгжрөл байдаггүй. Тэгээд том тэрэг мэрэг жижиг тэрэгтэй алинтайж оруулсан ингээд зогсоол нь хангалттай. Тэгээ бүх юмнууд нэг дорой хийждэг. Нөгөө 100 айлаас авдаг, гурвалжингаас авдаг, өөр юу гэдгийг модны цахаас авдаг моддаг бүх юмнууд чинь нэг дорой байгаа учраас нэг газараас бүгднийг ачаал сүм гараа. Маш амархан. Тийм автомашины зогсоолч гэсэн ихтэй байлаа 500 гаруй автомашины зогсоолтой 5 ом уурын бас автомашин ч гэсэн ирж одоо чөлөөтэй бол явах боломжтой. Тэр надад таалагсан 7 хоногийн 7 өдөр өглөөний 10-аас орой 19 цагийн хооронд үйлчилдэг гэсэн. Тэгэхээр нөгөө амралтын өдрчүүд юм. За одоо тэгэл хүн болгоны цаг зав явуулж арай өөр өдөн шүү дээ. Тэгэхээр 7 хоногийн 7 өдөр очиод хангалттай үйлчлүүлэх цагтай юм биш үү? Орон нутгаас бас хүмүүс маань одоо яг барилгын материалаа тэндээс бүгдийг ачиж аваад тэгэл яг цаашаа гараа явчихвас тийм боломжтой байгаа. За тэгээ та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг барилгачийн худалдааны төв гэж гэрэлээр бичээ сошиал хаяг руу орж харах боломжтой. За мөн 77 66 22 77 94 тэгтэг 11 71 гэдэг утаснуудаас аваарай. За тэгээд нөгөө сонсголонд байгаа штэ тий. Нөгөө ямар эрээн барилга вүлээ? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тийм хөгжлийн төв билүү? Тийм байдаг. Сэргээн засах. Сэргээн яг тэр барилгыг чинь л яг урд нь залгаад байж байгаа. Тэгвэл бүр ойлгомжтой байна. За ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар баруун бүсийн барилгын материалын тулгуурт болох барилгачийн худалдааны төв хамтран айлгаж байна. Баярлалаа. За анжи ярээрэй. Би ярьсан шүү дээ. Яг одоо таны одоо 12 минут аав шүү дээ манай. Тэ. Би бол өөрийгөө маш сайн гэж боддгоо. За
тэр хүүхд хоёр хүүхдийнхээ найзуудын нэрийг мэдэх бол зүгээр инүүхэнд. Тэгээ хамгийн гол нь хоёр хүүхдтэйгээ айгүй нээлттэй ярилцдаг. Тэгээд юу ч битгий нуугараа л гэж хэлдэг. Тэгээ юу ч битгий нуугараа үннээрээ байгаараа гэд тэгэхээр би бас өөрөө тийм байх шаардлагатай болдог. Тийм учраас нээлттэй ярилцаад тэгээд би биендээ их ихтгэл үзүүлдэг. Сая жишээлбэл өчигдөр манай хүүгийн ангийнхан ийшээгээ бэлэх рүү нэг амралтын газар руу явахгүй юу? Хүүхдийн нэг хүүхдийн 50,000 төгрөгөөр. Тэгсэн чинь эцэг эхчүүдийн групп дээр уул нь үлээ аваад орой ирнэ гэсэн чинь яг тэ хүүхдүүд тэгэл гой байхаар нь хонцгой ингэнгүүт багш нь бүх эцэг эхчүүдээс зөвшөөрөл аваадах гэж. За тэгсэн чинь эцэгхийн групп дээр бөө боллоо тэр үгэрч яста нэрээ. Яагаад худлаа ярьж авч явчаад хонуулах Тэгээ гэдэг. хамгийн гол нь багш нь болохоор буцна. Тэгээд нэг харгалзах эцэг их баймаар байна гэдгсэн чинь ашгүй нэг ойрхон байх хүн таарад тэгсэн чинь өө яста нэрээс яасан нэрээ гэдэг тэнгүүт нь би ерөөсө хоёрхан л үг хэлсэн. Та хүүхдтэй итгэхгүй байгаа л хүүхдээ очиод аваа. Би хүүдэд итгэж байгаа учраас би найз нартаа ингээд гоё байлгамаар байна. Би хонуулах зөвшөөрөл өгсөн гэдгсэн чинь тэгээ хэлсэн чинь байхгүй тэрүүгээр улаан хэрүүл болоо. Барьж идэлцсэн. Барьж идүүлэнгээ алдаад. Би яг нөгөө нэг хаа газар л дандаа ингээд өөрийнхөө бодсон сонсон юм төс тас төмпөш шанагаа ээлждэг юм чи. Бас адлагдаа тэрүүгээр чинь тэгээд яг хонд бүгдээр онцгоогоод өглөөсөн цагт өөрхөн үрэл ирсгэж илээ. Манай гэрлээ жоохон бар ээж үү гайгүй юу? Гайгүй штэ. Тэр тал дээр гайгүй. Тэр нь хүүхдийн хүмүүслийн номнууд их уншиж байгаа. Би ч хүүгээ ингээд яв гэж хөөж явуулдэн штэ. Манай хүү нэг тийм нэг юу найз нартайгаа ийш тийшээ явахгүй. Би яг хүүгийн насн дээр бол алж ирсэн штэ тий. Гү чи найз нартайгаа ийш тийшээ явдаг юм уу? Явах юм байвал кяс явж байгаараа миний хүүгээ хөөж явуулдсан. Тэгээ би ч нөгөө эднийг жоохон багч. Манайх ч жоохон тийм нэг баруун зүгийнх штэ. Манай тэр хавийн нөхдүүд ч бас янз янзын амьдралтай хүмүүс байдаг. Тэгээд би хүүгээ тэр охинооч тэр ингээд найзуудтай авч явдаг гэсэн байхгүй. Ганцаарнгийн авч яваад гоё юм үзүүлээд явж нэмэр байхгүй. Тэгэл найзуудыг машиндаа жихэж аваад хөдөө аваачаад хөлбөмбөг тоглуулаад нэг бол бүгднийг жихэж аваад номын нэг үзэсгэлэн худалдаа дээр очиод ном авахуулаад тэгэл тэгж явдаг гэсэн. Тэр бол манай хоёрт айгүй гоё таалагддаг гэсэн байхгүй. Найзуудтай авч явдаг. Анжаах уус тэгдэм бил дээр бас машин тавьжсэн чинь нөгөө хүүхдтэй хүн автобусны бодлоор ч төгж ирсэн байсан те. Сонсогчтой уулз тэгэхэд бас анжаах хүүхдтэй хүн төхүүлж өгөөгээд авч явжсэн шүү дээ. Just ажгүй аав юм байна гэж тэр үү. Нэг их муу бол биш юм байна. Муу биш юм шиг байлээ. За дараагийн асуулт юу чам дээр очиж байгаа юм ба. Та хэр сайн найз вэ? Жишээтэйгээр нотлоо яриарэ. За тэгээд одоо мөн найзууд маань миний найз л тэгээд байдаг шээ. Явц нэг багын эдтэйгээ нэг 7-8 настайгаас хойш мэрэлсэн. Тэгээ одоо бол хамгийн тийм дотн найзууд хөвөр байгаа. Жишээтэйгээр гэх юм бол би найзуудаа яаж ялаа гэх юм. Ингэжсэн нэрэ. Юу 10 жил тахад ингээд нэг охин ингээд надаа ингээд айгуу дайггүй сайн мэн ингээд ирээд уулзахгүй юу. Тэгсэн чинь маа найз би чамд атаарах чинь матаарах чинь надаа охин чи таалагдчихсан гээд. Тэгээ би өөрийгөө золиослоод найзтайгаа тэр охиныг үерхүүлчихсэн. Тэгээ тэр охин чинь тэр найз чинь сайн биш үсттэй. Үгүй яг хөө би магтаж өрөөд ерөнхийдөө бас би сайн болгосон. Би өөрөө муу харагдаа. Найзхад л бүсгөө өгчөж байгаа юм тий. За. Найз нарынхаа зовлон жаргалт нь их л одоо ойрхон байдаг байлаа. Ялангуяа ингээд нэг Бямбийн зовлон гэж нэг актер зовлонд нь бол ер нь л олон удаа гал командын машин болж очиж л явлаа да. Ер нь тэгээд хүний найзын хувьд бол тэгээд яг тэгэл залуу ах чинь ингээд ирчүүд чинь янз янзын факт ихтэй штэ. Тэгээд найзынхаа өмнөөстэй ингээд гаргасан асуудлыг нь үүрээд тэгээд эхнэр нь одоо болтол намайг үздэггүй. Уг нь бол тэр өөрөө хийсэн байж тээ. Нөхрийнх нь хийсэн ажил таахгүй. Тэнгүүд би тэг ингээд найзыгаа аврахын тулд урдуур нь ороод ингээд би бурууд нь намайг гаргая. Тэгээд одоо болтол намайг гаргахлаа зүгээр ингээд нэг шулан болдог тэгээ. Йоо бацар байна. Тэгээд тийм л найзтай би. Тэгэхээр бодлоо ямар том асуудлыг нь би өөр дээрээ наасан байна те. Эхнэр нь одоо болтол шүү дээ энэ чинь баг 30 жил өнгөрчөөд байхад намайг харахлаар шудан болсоо.
Тийм том асуудлыг нь би өөр дээрээ дагаал гарч явсан найз байна да. За гэрлээ. За дэмжээ ярьлагч ярьчаад өргөжлүүлээ. За. Улаанбаатар хотод 17 цаг 30 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ярьлагчаар за Нью-Жүүлчин Tours дэмжээ ажиллаж байгаа. За Ханин арлын Саний хот руу 5 гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдаар зохион байгуулж байгаа. 5 цагны сэт Саний хотын 5 оттой resort буудалд амраад далайн усан спорт за энэ далайн усан парк бах тий. За Atlantis парк гэж бас байгаа юм байна. Яг далайн усан спорт гэдэг чинь нөгөө нэг сарпинг мартон тэгвэл далайн усан одоо нэг ягамт нэг юм нэг хийтэй юм гэ гараад яаш юм жиргүүлж за Хэрэнгэн ойн аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялуулж байгаа. Хүүхдийн амралтанд зориулсан нислэгийн тийз аялын үнэндээ хямдрал зарласан байгаа шүү. Дэлгэрэнгүй мэдээллийн Нью-Жүүлчин Tours Facebook хуудаснаас нь аваарай. Тэгээд 701094 техник утаснаас бас мэдээлэл аваарай. 701094 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ярьлагч Нью-Жүүлчин баярлаа. За баярлаа. За би боддөө штэ. Одоо ингээд надад хар багасаа найзлсан найз нар одоо ингээд тэр чин 7 наснаас 1-р ангид орсноос хойш гэд бодъё л тоо. Тэгэхээр чин хэдэн жил найзлаад байгаа нь тий. Ингээд 10 жилийн найз нар ингээд байгаа одоо л ингээд сайн найзууд байж л байгаа. Тэгээд би боддог аахгүй юу. Хэрвээ би нэг тийм онцгүй багий байсан бол тэр хүмүүс миний хажууд байгаа ч үгүй ч юу. Тэгэнгүүт надад бас амьдрал ингээ унсан үе байгаа штэ. Унахад хэн миний хажууд байсан бэ гэдэг бас амар гоё чухал ингээ хүмүүс ингээ шигшгтээд үлдчихэж байгаа штэ. Тэгэд би зүгээр найз нартаа маш үнэнч байдаг. Одоо ингээд ямар ч үед нь л ингээд заавалчгүй ингээл баяр жаргал одоо төрс өдөр мөдөр ч гэдэг юм уу тэр үед нь ингээд далжгандж очихгүй аль болох одоо хэцүү байгаа үед нь те очиргүй мөнгө зөнгөөр туслахгүй ч гэсэн ядаж хажууд нь ингээд сууж явах юмсаа л гэж боддог. Тэгээд нөгөө би өөрөө найз нартаа тийм үнэн чин сэтгэлээсээ ханддаг учраас миний найз нар бас энэ хүн чинь ийм хүн шүү дээ гэд одоо ийм олон жил ингээд найзлаж нөхөрлөөд байж байгаа юм болов уу гэж боддог шүү дээ. Тэгэхээр би гайгүй сайн найз юм болов уу гэж бодлоо. Гайгүй баха ямар ч найзуудын бас мэддэг болохоор миний найзууд ч тэгээд би жишээ нэгдэг байхгүй. Манай энэ чинь ингээд тэнд нэг 3 найз, энд нэг 5 найз, энд нэг ингээд янз янзын найзууд байгаа шүү дээ. Нэг найз 2 найз. Аль нь ч байсан гэсэнтэй би тэдрийг уулзуулдаг байхгүй. Тэгэхээр чи эн чинь би ч бас нэг хоёулаа адилхан юм байна. Ер нь одоо миний төрс өдөр маш интернационал болдог. Яагад гэвэл бүх төрлийн маань найз нар ингээд нэг өдөрт цуглардаг. За энэ Чамба Анжи хоёр бол одоо миний ажилд орсноос хойш найзлсан найзууд ч дээ. Тэгээд ажилд орсноос хойш бас олон жил төрс өдөр дээр маань ирсний үед бол мэдж байгаа бах тийм ээ. За тэгээд өөр юу хэлэх вдэ би. Ханаас юм сонио хүмүүс нэг даа. За гэрлэх сонгуул 3 номер дээр. За Чанцагийн хувьд. За би болохоор ер нь өөрийгөө бодоодсэн чинь би ер нь хүн төг удахайг дургу байхгүй. Ерөөс хүн угаасаа тийм одоо хүнээс мөнгө хүчнэх их хэмжээгээр зээлж байгаагүй. Өөрөө болгодог. Хин нэгэнд ерөөсө төг удах миний хамгийн дургу зүйл. Тэгэхээр би найзуудад ерөөсө төг бол уддаг. Тийм яг өөрөө л болчдөг. Тэгээд нэг юу гэдэг яг тэр нь ингээл юм надад тэгэж нээтрэж гэдэг ч юм уу. Тэрнтэй ч одоо тусламж авмаар байгаа үе байна шүү дээ. Тэгтээ нэг юу мөрөмдөө өөрөө тийм зан характертай болоод ч тэр үү. Дээрээс нь хүнийг ер нь бол би аягүй сайн сонсдог гэж боддог байхгүй. Одоо жишээл нэг ингээ газарт ингээд инээж байгаа хүн дээр нь очихоос илүүтэй жоохон гонигтай ч юм уу тийм хүмүүс нүдэнд аягүй хараанд өртөөд идэг гэх юм уу. Тэгэл мегийг ажид байж гэдэг юм уу? Яаж байгаа вэ? Тэгээ ер нь аягүй сайн сонсогч. Тэгээ бас нэг надад давуу тал байгаа нь би найзуудыгаа суглаанд хожуулах юм уу? Тийм нэг авяас байдаг заяа. Тэр би бол одоо бүр яг баттайгаар мэдээд байгаа нь яг ингээл одоо жишээл манай байгууллагын нэг хэдхлээд шинэ жилээр бид хэд ч бөөнөр ингээд сугалж байгаа л яг нэг хамгийн их мөнгө дээр нь үлдээд яг нэг 2 шиг бөмбөлөг үлдчихэж байгаа байхгүй. Тэгээд тэр бөмбөлгөөс би суглаал төгсгөлийн суглангууд мега мөнгө очиж байгаа байхгүй. Яг ингээд автодоо өөр бас найздаа за чи энэ нөтийг уншуулчихаа гэж би өөртөө уншуулчихсан болоод өгсөн ч тэргээр мөнгө очиж байгаа байхгүй. Би өөртөө ч ашиггүй ч гэсэн би найзуудаа юм олж өгөөд өгдөг байхгүй. Дараа нь ахта нэг нөт уншуулуулчаач агаа нэрөөс яг надад яг тэр аз нэргүй яагаад ч юм эргэн тойрны хүмүүс айгу ирээд идэв юм. Тэгэхээр тийм ямар нэг юмд хожуулах тийм бас байд юм шиг л. Найзуудынхаа азын тийм ер нь та тийм надтай найзуулны амьдрал чинь босоо л ирнэ гэсэн үг. Өчтөр би тэр нөгөө нэг юуны чанцаа шиг нэг Тайланд димэгний тухай яриа үз. Тайланд. Босдод гай болохгүй гэдэг үгээд идэв. Монгол. Гэтэ миний дүүгийн тэр зам бас хийчихүү. Чи бас жоохон одоо нийгэмшмээр байгаа байхгүй юу? Хүн дүүг удахгүйгээд ингээд
баг дандаа бас ингээ ганцаараа байгаад байж болохгүй шүү. Вэ эн чин тэр дээрээс нь би зүгээр юу байхгүй. Одоо ингээд ийм ховжигч үт юм юу ч надад миний ингээ анхаарлыг татдаггүй байхгүй. Одоо хүмүүсийн иргэн тойрны одоо та хэдий бүх юм ингээд юу гэдэг би одоо би төвтэй мэдгүй яа ч надад ингээ өөр хүнд ч юм уу эсвэл одоо ингээ сошиалоор болж байгаа сэвэгдэж байгаа юу ч би ч одоо осорч ямаагийн ганц лайв ч үзэж байгаагүй шүү үндэ. Царайг л хальт нэг зургийг л харж ирсэн. Юу ч нэг тийм сянсаас миний анхаарлыг татдаггүй. Осорч ямаа гэж ямар хүн байна? Ахын тэгвэл бүр мэдхгүй гэсэн. Анх удаа сонссон. Тэгээд Ястаа үлээлээ та сая. Хормоод ирэлтлүүлээ нэг тийм нэг. сэтгэн хийсээ үлээх биш үү? За дараагийн асуулт Анжи дээр ирсэн. За. Та хэр сайн хүү охин бэ? Хамгийн тод дурсамжаа хэлээрэй. Юу ярьж байгаа юм бэ чи? Хэр ачлалтай хүү вэ гэдэг шүү дээ ер нь. Би 7 хоногт 2 удаа те бүр ингэ санаж агаад ээж рүүгээ заавал ярьдаг. Заавал ярьдаг. Би тэгвэл очдөг ядаргаад нэг. Хоол хийгээд өгчтiin. Тэгээд сардаа нэг удаа очиж хоолыг иддэг. Хийж өгөхгүй манай ээж чи өөрөө хоолоо сайхан ээжтэй очиж хоолыг иддэг тэгээд хов бацдаг. Тий. Бас нэг очихдоо бас нэг чокопай сүү 2 аваад очихоо бас мэднэ. Танаа үеийнхнийх л өдөрч. Чокопай сүүтэй очиж. Ямар ч манай үе. Тэгээ эдний үеийнхэн шиг бас чокопай сүү өдр аваад очих. Тэгээ яг нь ер нь бол тэгээд би ээжээр байрных нь мөнгийг төлөвлөдгөө штэ. Ээжийнхээ байрны мөнгийг би төлөөд өгчдөг. Сар болгоных нь. Ийм л ажилттай үдэ би. Ер нь санхүүгээр шийдэх гэдэг хүн юм байна шүү дээ. Мөнгөөр зодоод байт юм байна гэл. Аав ижитэйгээ байгаа хүмүүс сайхан юм уу? За би тэгтээ зүгээр 18 настайгаас ямар ч байсан одоо ажил хийгээд тэгээд аавдаа ингээд цагаан сарынх нь ингээд хэвийн боо мов ингээд 5 эдэ мэдэг авч өгч ихэлсэн. Тэгээд тэр нь өөрөөр хэлэх юм бол би ингээд аавыг одоо за би ингээд таныг ингээд зовоохгүй шүү харин ч бүр тус болно шүү гэдгийг илэрхийлэх гэдэг чинь 18 настай хүүхэд те. Гэтэ надад зүгээр ингэж боддог. Хөвгүүд болохоор ингээд ихнэр аваад тусдаа гараад ингээд амьдрал өгөөд явчихаараа яг нэг томхон юм дээр те ингээд цагаан сар марч юм эсвэл ингээд өвдөж зоолоо гингүүт нэг юм мөнгөн тусламж үзүүлдэг. Охтууд бол илүү их нарийн ширийн юмд нь ингээд оролцдог те. Тэнгүүд би одоо дарханд аавын дэргэд байхдаа ингээд хөрөгчийн дүүргэх нөгөө тог ус цахилгааных нь мөнгө зүрх юу болж ингээд тэр нөгөө бүх байцаагч нар би л ярьдаг те. Тэгээ ийм байдаг те. Нарийн ширийн юм руу нь бол охтууд илүү их ордог. Тэгээд ирчүүд бол нэг ер нь нэг тийм алсын зайнаас нэг тэгдэм болоо гэж зүгээр надад ажиглагдсан шүү дээ. Тэгээд ямар ч байсан аав дээрээ төрсөдөр болгоноороо торт бэлуу бариад ингээд очдөг байсан. Тэгээд аав ичтэйгээ байх үйл сайхан. За. Миний хувьд бол би одоо юу гэж ингэж л боддоо ер нь аав ээжигээ нэг юм сэтгэлээр унаагаад ингээм зовоочихгүй нэг сайн л явах юмсан гэж боддог байхгүй юу. Тэгэхээр нэг юм буруу зам руу орчихгүй ч юм те одоо буруу будаа тэгээд нэг тийм сэтгэлийн тавгуут болохгүй байхсан л гэж аяух боддیں۔ Тэгээд аав ээж хоёр бол ер нь надад нэлээ олон удаа охиноор аяух бахархдаг гэж хэлжсэн байхгүй юу. Тийм тэгээд би ч гэсэн даваад хэрвээ дахиж төрхөл би аав ээж хоёр гол охин болж төрнө. Үнэхээр одоо надад байж заяаг бүр хамгийн төгс төгөлдөр аав ээжийг надад заяасан гэж боддог байхгүй аяа уйлмаар санагдаж байгаа ч юм. Том машиныг нь унаад явбаар. Өөр байвал уйлчихж байгаараа мэдөө. Ямар тааш тий аав ээж хоёрлоор бол тий сонсгай гоё санагдчихсэн. Тэгээд нэг гэрлэгч хэлдэг шиг яг ийм одоо би чинь дээрээ нэг ахтай доор нь эргэтэй дүүтэй тэнгууд ганц юм ихтэй. Тэгэхээр нөгөө энэ гэр бүлд болж байгаа бүх асуудлыг одоо надаар ингээд дамждаг гэх юм уу. Би бүгдэнд нь ингээд оролцож те энийг ингээд тгий гэдэг дээр нь ингээд оролцдог. Тэг би тэрэн дээр бол ерөөс төгшөөх гэхээс илүүтэйгээр надад айгүй таатай гоё гэдэг байхгүй ингээд би айгүй гэр бүлэх айгүй чухал хүн юм шиг мэдрэмж төрдөг гэх юм. Аав ээж амар хайртай болохоор одоо л цаг байгаа л байгаа гэж. Өөр байлж бодож байгаа. За. Таач ээж байгаа мамыг өгч байгаа. Хаяа барьд юм Би боо. шууд факт яриад явчаа. Би яг зүгээр санаанд орсон чинь нөгөө манайх ч айлаасаас нөгөө 6 хүүхэд тэгээд аавч нөгөө энгийн ажил хийдэг хүмүүс тэгээд баг байхад яг нөгөө номны мөнгө ч юм уу ингээд янз бүр юм гарангууд за айллахоор нөгөө ачаал аваачихгүйгээд би яг нэг сандын 5 6 дараа ингээд нэг тооны ном аавгүй нөгөө бос ирээд номгүй ирэнгүү зодуулаад тэгээд би ямарч нэлээд идэг зодуулаад сандаг байхгүй. Тэгээд дараа нь болохоор манайх бас 19 байж байгаад нөгөө хөдөө аж ахуйн сургууль сурдаг болохоор тийшээ автобусны мөнгө бас юу ингэж хэлж авахаар хэцүү санагдаад дарамт болчихгоо гэдэг. Тэгээ өөрөө алхаад явцдаг байсан гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ямар ч байсан нэг түүг удахгүй гэдэг тийм бол бодол байдаг байсан. Тэгээ хамгийн яг зүгээр баярлуулж ясаа гэхээр Солонгост очичоод тэгээд яг нэг наадам өдөөд ер нь наадам болох гээд байж хахад гэрлүүгөө нэг зургт явуулсан. За. Тэгээд зургт маань нэг наадмын өөр ирж таарахаар байсан. Тэгээд ирчингүүт нь би аав ээжтэй хэлэхгүйгээр нуусаар ирж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө маань ингээд дөнгөж зургтны ирцээ яг суурлуулж бариад ингээ байж хат нөгөө хаалга нүдэд гаднаас би орж ирээд тэгсэн ээж аав хоёр ингээд
би амар баярлах гэж юу яадгүй. Шок нэрсэн. Ингээд ямар ч реакц гаргадгүй. Тэнгүүд би шок. Яга Өөрөө шок баярлах. нэрсэн. Тэгээд нөгөө гарчаад нэг цүнх мөхөө ингээ оруулж ирээд найзууд дээр тэгсэн чинь харин ээж уул за болохоор бас тэгжээсэн байхгүй. Одоо ингээ ээж аав настай болсон хамаагүй ингээ юу яах юм бол баг зүрхээ явахгүй байж гэ тэгж хэлчихсэн. Яг тэр ихтэй айгу гоё байсан л та нөгөө санаж жил гараа хол байж үзээгүй байжгаад хол байгаад тэгээ уулзахад маш гоё байсан. За. Анх 91 онд шүү дээ. 91 онд би 9 дугаар ангид байхдаа нөгөө дисконы хөгжим тавьдаг байсан. Тэгээд сарын цалин ингээд 300 төгрөг авч ирсэн байхгүй юу? 300 төгрөгнөөс нэг ч 300 төгрөг гэсэн чинь ингээд боодол 3-т заяа. Боодол 3-т байгаа шүү дээ. Тэгэл нэг ч 3-т сугалахгүйгээр авч үрж ирээд аав ээжийг бүр шүн орж иж байгаа шүү дээ. Би чи шүн болоод аав ээжийн өрөө мөрөөнд орох чинь айгүй тийм 20-той цээртэй үйл явдал шүү дээ. Тэгэхэд чинь зөрөгтэйгээр хаалганы огоод гэрэл мэдлээ насаад анхны цалин бай. Боодол 3 ширээн дээр Бүгдийг нүгжсэн юм шидэж явлаа. Анхны цалин гэсээс яг сургалтын төлбөрөө яг хийжсэн бохгүй нөгөө эхнийх дээр нь талын нэг Ямар амар итгэвтэй ярьж байгаа. Би бас одоо нэг бэлтгээсэн. Гүйцээ болохгүй шүү дээ. Нэг санал асуулт асуух гэж байна. Алцаад ингээд дээрээ тахгүй тий. Би ч гэсэн тэтгэлэг авч ирсэн шүү дээ. Их сургууль байхдаа 3 дахь курстээ яг сургалтын төлбөрийн тэтгэлэг аваад тэгээ бас Солонгос хэлний ярианы тэмцээнд ороод тэрэн дээр бас мөнгө аваад тэгээ би нэг зүүн салаагийн автобусанд суугаад машин хавшаад байдаг шүү дээ. Тэгээ надад бүр ингээд үгээр хэлхий аргагүй амар гоо. Би бүр ингээд автобус яг онгоц шиг мэдрэгдсэн. Надад тэр зүүн салааны автобус. Тэгээл ингээд ээж гэртээ аяа гарчаал ингээд орж би охин чи ингээд тэтгэлэг авсан. Тэгээ манай ах тэр өдөр ингээд их сургуулаа төгсөөд ах бас улаан дипломтой төгссөн байхгүй. Тэгээл орж ирэнгүүт манай ээж ч өөр ингээд амар боловсрал төвхтэй хүн одоо хүүхдүүд нь үлрээс ингээд мэдлэгтэй одоо боловсралтай ах хэрэгтэй гэдэг тэр бүр айгүй фокустай. Тэгээ яг тэр өдөр ингээд би тэтгэлэг авсан ингээд ах ингээд улаан дипломтой гэж орж ирэнгүүт ээж бүр амар баярлсан. Тэгээ би тэр өдрийг бас юусан мартдаг. Тий, тэр зүүн салаад нэг нисдэг гамбаа гэдэг солиотой жолооч явдаг гэсэн. Тэр гамбаа ахын зуусан баха би баг. Би сургуулийн 4 жил аавсаа нэг ч төгрөг авч үзээгүй байхгүй юу. Тэгсэн чи хаяа нэг үсэх юм бол нөгөө угаасаа тархины тэсийн нөгөө захирал оруулагч захирал байсан. Тэгээд гуанзанд ороод хуушуур бичүүлж иддэг байсан. Сургуулийн цайны газарт ороод тий. Тэгээд нэг ч төгрөг авч үзээгүй. Тэгэнгүүт яасан бэ гэсэн чинь төгсөг болсон чинь дипломны мөнгө 6000 төгрөг манай ангийн багш өөрөө аавын өрөөнд ороод авцсан байсан. Тэрнээс биш би тэрийг бас аавар гаргуулахгүй л ах байсан. Бүх ажил хийгээд дандаа мөнгө өөрөө олчдөг байсан. Гонцны гिचд Баатар цаграл дээр бичих. Мангар бол юм аа. Ошороо Баатар цаграл дээр бичээрэй. За Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон нэвтрүүлгийн хамтран явлагчаар зажил Орбит хамтран ажиллаж байгаа. Би яг нэг ингээ гэж бодоод байгаа. Ингээд Орсын реклам Шүд шавшаа. Үгүй бүх зэжгэрүүд энэ анжгаа задлсан байх байгаа шүү. Анжгаагаас бүх аваарай. Анжгаа задлсан байх байгаа шүү. За ингэж байгаа штэ. Орбитийн орц найрлаган дээр штэ. Нэг ингээд зарлангууд нэг бүр ингмээр гадаг дээ штэ тий. Ийм 70 модны шүүснээс гаргаж авсан ийм байгалийн кавчуг ашигладаг гинэ. За байгалийн орц найрлага өндөртөө дээр нэмэлт нөөшлөгч бага орцоор ордог учраас орбит бох маш хурдан зөөлрдөг юм байна л та. За дээрэс нь орбит бохыг задлахад 2 давхар цаасан салгаадаг тий. Одоо энэ ингээд задлангууд дахиад цаана ийм мөнгөлөг цаас байдаг штэ тий. Энэ нь хугацаа уртсгаж нэмэлт бодис хийлгүүгээр гаднах савлгаагаар нь хугацааг нь уртсгаж шийдэж байгаа юм хэрэглэгчийн эрүүл мэндийг бодсон шийдэл юм биш үү? Тийм учиртай байсан юм шүү дээ тий. Шүд зоорлолтоос сэргийлнэ гэж байгаа юм. Орбит бохин чихэр агуулаагүй sugar free тул шүдэнд муу нөлөөгөө харин ч цооролт үүсгээс сэргийлдэг гэж байгаа. Ахаад дээр нь ксилитол гэж ксилотол энэ одоо баг ксилтал гэж ах шиг байна гэхгүй. Ямар айхтар задлж байгаа. Энэ нь шүд зоорлол үүсгдэг бактерийн өсөлтийг бууруулах үйлчилгээтэй байгалийн хамтлагч юм. Тийм л байна шүү дээ тэгвэл. энэ араа нөгөө доторх юм биш үү? Төрөний хэлдэг. Яа тэр задлаа хийгээд Ямар гой танилцуулж Чи байна. найруулагч юм байж жоохон удаан барьдээ штэ тэгжээш яг яана. За одоо болж гин за. За тэгээд амны хүндийг бас цэвэрлждэг. Дээрээс нь төрөл бүрийн амттай гэдгээр онцлогтой юм байлаа. Хүн болгол мэдээж амтлаг хүсэж байгаа амт нь арай өөр байгаа шүү дээ. Гаа, жимс, мөхөлц гээд 36 төрлийн амтаар гардаг учраас та бүхэн өөр таалагдсан сонгож авах боломжтой гэсэн үг. Би яг өглөө одоо нэвтрүүлэг найруулгаагч хийж байгаа нөгөө та мэдгүй явах үед богц ажилдаг. Тэр айгуу сэргээдэг байхгүй. Тийм шүү дээ. Найр хүрсэн үед багц ажиллахаар аюугаас. Яг үнэ. Машин шин дотор ингээд назараа тэрэнгүүд бүх ажиллахаар ялангуяа гата бүх ажиллахаар аюугаа сэргийдэг шүү дээ. Жолоо барай явж явах үед мөд тийм үү? За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь манайхаа 88 88 31 гэдэг утаснаас аваарай. 88 88 31 ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар зажил Орбит хамтран ажиллаж байна. Баярлаа. ажиллаж байгаа. Ажлын шаардлага. Ажлын шаардлага ажиллаж байгаа. За дараагийн асуулт надаар ирсэн.
Одоо энэ чинь яваад дууссан тийм манайхаа. За танд хинт ч байхгүй өөр ямар сайн тал байдгийг хүмүүс мэдгүй л яваад байгаа вэ? Nii нуугүй илчил гинэ. Энэ би ингээ гаднаасаа харагдах байдлаасаа амар хатуу чанга ингээд нэг тийм амар хүүхэн юм шиг хэрнээ би дотроо бүр айгүй зөөлөн юм байхгүй. Энийг их цөөхөн хүн мэддэг бүр ийм ойр дотны намайг маш сайн мэддэг л хүмүүс мэддэг. Ер нь бол би тэр ч үзсэн нэрээ зөөлхөн байсан. За. Тийм л энэ анжгаас таална. Тэмтэрч үзээ тийм. За. Ямар тал гэлээч давуу талаа гэлөө. Чанцаа яг зөөлөнгөө ярих Хинт ч яахгүй өөр ямар сайн тал байдгийг хүмүүс мэдгүй одоо мэдгүй яваад байгаа. Би ер нь хүнийг айгуу сайн тайтгаруулж чаддсан шүү дээ. Толгойг нь сайн эргүүлждэг гэхгүй юм давуу тал гэхгүй. Үгүй толгойн сайн эргүүлэх гэдэг нь яг хүнийг нөгөө яриандаа оруулж чаддаг хэлээд байхгүй юу? Яриандаа айгуу сайн оруулж чаддаг. Тийм ч учраас чанцаагийн найз залуучуудын тоог тоолох хийдсэн байхгүй. Дорн толгойг нь эргүүлдэг байгаа. Би тэгш. Би ер нь айгуу сайн яриандаа оруулж чаддаг гэдгээр би өөрийгөө дажгүй сайн ярьчтай байна гэж бодчих. Тэгээ дээрэс нь хамт байгаа хүмүүс одоо шил ууралцсан ч юм бухимдсан байх юм надтай хамт болохоор айгуу амархан тайвширчдаг гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр найзууд маань ингээд жоохон хэцүү үедээ ч юм уу над руу ихэвчлэн төрүүлж залгаад идэв. Тэгээ уулзгаар би угаасаа тэгэл айгуух сонсон. Тэгээл дараа нь за ингээд айгуу сайхан тайвширчлаа гэж хэлдэг. Тэгэхээр хүнийг бас нэг юм тайвшруулдаг тийм төрлөг юм болов уу? Тайвшруулах чанцаа. За. Миний хувьд болохоор ямар ч байсан юу гэж бодсон юм. Хүмүүсийг ялгадгүй. Тэр тал дээр би бас ер нь дайггүй гэж боддог. Одоо тийм. Ямар ч төрлийн хүмүүстэй ер нь байгууллага ч юм уу өшөө хамаатан садан ингээд явахад хүмүүстэй нийтч тал дээр бас үнэн. Айгуу нийт. Ер нь хэдүүлээ зүгээр өөрийгөө ярьж байхаар биенийхээ нэг юм хэлэх байсан юм. Тэр нэрээ амар юм шиг. Юу гэж өөрийгөө магтах өдөр штэ өнөд. Өөрийгөө магтах. За Анж. Би юу ямар ч хүнд нөхцөл байдал би болоод те ямар ч олон хүн ингээд бөөндөө ингээд айгүй ингээд паникнд орсон байх үед би тэднийг сэргээж чаддаг. Ер нь бол те ингээд 2017 онд бид нар чинь 7500 хүүхдийн цугларалт цуслан найрамд цусланд хийжлээ шүү дээ. Тэгээд ингээд бороотой өдөр ингээд бүгдээрээ ингээд унцсан багт. Микрофоноор ганцхан орлоод бүгднийг нь босгоод бороонд цустай нэрээ бүжиглүүлэл тэгэл ингээд айгуу гоё тийм одоо юу гэдэг нь дулаан уур амьсгалыг хурдан бий болгож чаддаг хүн дээ. Тийм та хоёр нь бол уур амьсгал айгуу өөрчилдөг шүү. Тийм мега энэ хоёр бүр тэр тал дээр яасан ч ядарч зутардгүй зүтэрдгүй юм бэ гэх юм. Айгуу уур амьсгалыг өөрчилдөг. За. Яа 25-ны өглөө гэж. За 24-ний пянга даахгүй байж байгаа ч 25-ны өглөө би л босч ирж байгаа. Йоо. Тэр өдрийг боцчих бүрээ ёо. За санал асуулганд хариулах цаг ирлээ. Таны бодлоор манай дөрвийн хин нь хамгийн сайн магтагч байна вэ? За манайха юу яаж байгаа штэ энэ чам. Би биэндээ одоо эрдэм мэдний санал өгөх цаг ирсэн. За чанцаа мэдүү энэ санал өгөх юм. Магтагч байж чадахгүй гэсэн тийм. Надад сая одоо хин өөрийгөө сайн магтвал гэдэг штэ. Баг бүх амьдралаа ярьчлаа. Тэгсэн үү? Тэгсэн штэ. За тэгвэл чи ба. Тэгвэл үгүй би болохоор чанцаад өглөө би амар хичээгээд ярьсан чинь бас минийхаас ингээд давуулж яриад байна гэж. За би бол Анжи бол угаасаа энэ тал дээр аягүй сайн хүн баггүй юу? Анжи саналаа өглөө. За санал асуулганд дүү гарсан. Надад За одоогийн байдлаар Чамба 2 хүний санал авсан баггүй юу? За таны бодлоор манай дөрвийн хин нь хамгийн сайн магтагч байна вэ? За манай лайв яг одоо 377 хүн үзэж байна. Санал асуулганд 219 хүн оролцсон байна. Сайн байна. За нэгдэн гэрлээ дээр 94 хүн буюу 43%. За чанцаа дээр Чамбагийн саналыг нэмээд 60 хүн буюу 27%. За Чамба дээр чанцаа Анж хоёрын саналыг нэмээд 16 хүн буюу 6%. За Анжгаа дээр миний саналыг нэмээд 53 хүн буюу 24% саналаа өгчээ. За ингээ миний төлөө саналаа өгсөн 94 хүн буюу 43% баярлаа. Би ч баг 25% авчгаа шахсан байна шүү дээ. 24%. Надад итгэж саналаа өгсөн 16 баярлаа гэдэг. Надад итгэж сонгуулаар гарсан шиг намайг дэмжиж итгэл хүлээл гэж. Сомынхаа өглөө иргэдийн уралд үзсэн чинь ганцхан санал авсан гэсэн. Тэгээ хурж ихнэртэй ууралсан гэсэн. Би өөрөө өөртөө гэсэн. Чи энд өгсөн. Гоник. За энэ үрээд 2025 оны
оны 6 дугаар сарын 12-ны пүрэв гарагийн яна нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцаагаас уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар баруун бүсийн барилгын материалын тулгуур төв, барилгачийн худалдааны төв, за мөн зажил Орбит хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3